дараагийн мэдээ танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн сайд Роберт Кеннеди вакцины хорооны бүх гишүүдийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа мэдэгдэж байна. За Роберт Кеннедигийн хувьд улс төрчийн хувьд ихээхэн ийм маргаантай бодлогыг бол танилцуулсаас ирсэн. За эрүүл мэндийн сайд болох сонсголын үеэр Сенатын сонсголын үеэр түүнийг ихээхэн шүүмжил дагуулж байсан зүйл нь вакцинд одоо итгэдэггүй түүний итгэл үнэмшилтэй холбоотой асуудал байсан. За үүнтэй холбоотойгоор түүнээс тодорхой амлалтыг авч энэхүү албан тушаалд томилсон боловч энэхүү вакцины хорооны бүх гишүүдийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байгаа юм байна. За түүний хувьд Америкийн нэгдсэн улсын эрүүл мэндийн сайдын хувьар Wall Street-ийн сэтгүүлийн редакцийн нийтлэл гаргасан байна. За энэ алхмаа зарлахдаа Роберт Кеннеди дархлаачлалтын үйл ажиллагааны зөвлөх хороонд ашиг сонирхлын зөрчил байгаа нь вакцинчуулалтад итгэх итгэлийг сулруулахад нөлөөсөн. Америкийн ард түмэнд аль болох аюулгүй вакцин хийлгэхийг би хүсэж байна гэж мэдгдсэн байна. За эрүүл мэндийн мэрэгчлэнүүд Роберт Кеннеди хэд хэдэн одоо вакцины аюулгүй байдал үр дүнтэй байдлын талаар удаан хугацааны турш эргэлзсэн байр суурийг илэрхийлж байгааг нь шүүмжилсэн боловч Сенатын хорооноос түүнийг батлах сонсголтоо вакциныг одоо хаях уугүй юу гэсэн асуултыг асуухад Роберт Кеннеди вакциныг үргэлжлүүлэн хийнэ гэсэн ийм амлалтыг хийсэн. За даваа гарагт тухайн одоо хорооны бүх гишүүдийг тэтгэврт гаргана гэж мэдгдсэн. Тус хорооны 17 гишүүний 8 нь 2025 оны 1-р сард буюу ерөнхийлөгч Жо Байдны бүрэн эрхийн хугацааны сүүлийн өдрүүдэд томилогдсон хүмүүс юм байна. Гишүүдийн дийлэнх нь их сургуулийн эрүүл мэндийн төвүүдэд ажилладаг эмч эмнэлгийн мэрэгчлэнүүд байсан байна. Хэрв энэ хорооны гишүүдийг огцруулахгүй бол ерөнхийлөгч Дональд Трамп 2028 хүртэл гишүүдийн олонхыг томилох боломжгүй байсан гэж Кеннеди мэдгдсэн. Кеннеди энэхүү одоо хорооны асуудлаар мэдээлэл гаргахдаа байнгын ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Ямар ч вакцин зориулсан одоо эрзэн тамга төдий ийм байгууллага болж хувирсан. За эрүүл мэндийн байгууллагууд болон эмийн компаниудын лобби давтаж олон нийтийн итгэлд хямрал үзүүлэх нөхцөлийг энэ хороо үүсгэсэн учраас энэ одоо хороог тарах болсон мэдээлэлээ хийж байгаа. За мөн энэ хорооны гишүүдийн зарим нь бол буруу мэдээлэл, шинжлэх ухааны эсрэг хандлагыг одоо гаргасан гэж мөн өөрийн үйлдэлээ тайлбарласан байна. За энэ одоо Wall Street сэтгүүл гаргасан нийтлэлдээ Роберт Кеннеди 1990-с 2000-ад оны жишээнүүдийг дурдаад ашиг сонирхлын зөрчил байсаар байсныг мэдгдсэн. За энэ хороодын ихэнх гишүүд нь эмийн компаниудаас тэр дундаа маркетингийн чиглэлтэй вакцинуудаас их хэмжээний санхүүжилт авсан гэж Wall Street Journal-д бичсэн байна. За энэ алхам нь Кеннедигийн одоо өөрийг нь батлах сонсголын үеэр авсан амлалтаа зөрчиж байгаа юм байна. За тэр үеэр сонсголын үеэр Луизиана мужаас бүгд найрамдах намын төлөөлөн сонгогдсон сенатч Билл Кэссиди өөрөө бас эмч мэрэгчлээ хүн байсан юм байна. За тэрээр бол эрүүл мэндийн сайдаас одоо эрүүл мэндтэй холбоотой энэхүү вакцины хороог өөрчлөлгүйгээр хадгалах гэсэн ийм амлалтыг өгсөн. Харин даваа гарагт бол тэр амлалтыг нь зөрчсөн гэдэг нь харагдаж байна. За энэ мэдээлэлтэй холбогдуулан Билл Кэссиди X хуудсан дээр бичгтээ мэдээж хэрэг энэ хороонд бол шижигтэй байдалтай холбоотой ийм шижиг бүхий нөхцөл байдал үүссэн. За харин цаашдаа энэ хороонд вакцины талаар ямар ч мэдлэггүй хүмүүсээр дүүрэх үе гэдэгт ихээхэн санаа зовж байгаа. За би саяхан ноён Кеннедитэй энэ асуудлаар ярьсан ийм зүйл болохгүй гэж амласан. За цаашдаа ч гэсэн ноён Кеннедитэй энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцах болно гэж мэдгдсэн байна. За энэ хорооны гишүүдийг вакцинжуулалттай холбоотой ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх боломжтой. Заавал бүгдийг нь бас ажлаас халах шаардлагагүй гэж ажиглагчид үзэж байгаа. За ашиг сонирхлын зөрчлийг нь захим хуудсанд одоо байршуулах, ил тод байлгах зөрчилтэй байлшгүй тохиолдолд бол тухайн шийдвэрийг гаргах тохиолдолд шийдвэр санал хураалтанд оруулахгүй байхын нөхцөлийг үүсгэх боломжтой гэж үзэж байгаа. За асуудал нь бол энэ хорооны гишүүдэд авилгалд одоо автсан байх албагүй. За гол нь бол олон нийтийн ашиг сонирхолд үйлчилсэн энэ хүмүүсийг халж байгаа явдал нь бол ямар одоо ийм консерватив үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг аж үйлдвэрийн энэ салбарт ихээхэн сөрөг нөхцөлийг үүсгэж байгаа гэж үзэж байна. За мөн Америкийн эмч нарын мэрэгжлийн байгууллага болох Америкийн ангаах ухааны нийгэмлэгийн ерөнхийлөгч доктор Брюс гэд хэлэхдээ ингэж олноор нь хүмүүсийг халах нь тоо томшгүй хүмүүсийн амийг аварсан одоо ил тод үйл явцыг бол цааш нь муутгаж байгаа үйл явц болж байна. Улаан бурхны өвчний дэгдэлт бол үргэлжилж байна. Хүүхдүүд бол тогтмол вакцинжуулалтад хамрагдах явдал нь буурсан байгаа. За тийм учраас энэ алхмыг хэрэгжүүлснээр вакцинаас сэргийлэх боломжтой өвчний тархалтыг улам нэмэгдүүлнэ гэж санаа зовж байгаагаа доктор Скотт мэдгдсэн байна. За Кеннеди удирдах одоо тухайн одоо удирдах
зөвлөлийн гишүүдийн оронд хэнийг томилгоо одоогийн байдлаар мэдэгдээгүй байна. За ямар ч байсан энэхүү вакцинжуулалтын зөвлөл нь 6 дугаар сарын 25-наас эхлэн хуралдахаар төлөвлөж байгаа бөгөөд гишүүд ковид том уу менингококкийн өвчин болон RSV болон бусад өвчний эсрэг вакцины зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байгаа ийм хуралдаанаа хийх ёстой байгууллага бас юм байна.